Тэнцвэрийн зүүн гар талын хамгийн сүүлийн үйлдэл бол 2 дахь үйлдэл. Тэгэхээр эхлээд 2-ын алга болгоё. Хувааж байгаа 2-ыг алга болгохын тулд тэнцвэрийн 2 талыг 2-оор хувааж энэ дэжнэр хоорондоо хураагдаад тэнцвэрийн зүүн гар талд 3x-ээр нэмэх нь 8 болно. Харин баруун гар талд нь 2-ыг 1-ээр хөвчлээд 2 болно. За эндээс зүүн гар талын хамгийн сүүлийн үйлдэл бол 8-ыг нэмж байна. Яг тэрний эсрэг үйлдэл буюу хоёр талаас нь 8-ыг хасч өгье. За ингэвэл талтай 3x болно, нөгөө талтай 22-оос 8-ыг хасаад 14 болно. За одоо x-ийг олохын тулд энэ үрдсэн 3-ыг алга болгоно. Үрдсэн 3-ыг алга болгохын тулд гэж хэвлэгийг 3 тоод өгч байна. Тэнцвэрийн зүүн гар талыг 3 тоо бол x болно. Баруун гар талыг 3 тоо бол y болно гэсэн.